За сайн байцгаана уу 2025 оны 3 дугаар сарын 6 бичлэгээ хийх гэж сууж байна. Тэгэхээр цагаан сар давхцаад бичлэгээ жоох оройтуулаад орохоор боллоо. Facebook-оор над руу бичлэгээ хийзээ оруулах юм бэ? 3 дугаар сарын 6 бичлэгийг чи хүлээж байна гэсэн хүмүүс чат бичсэн байсан. За тэгээ би бас Facebook-ээр Natal chart астрологийн чарт уншилт хийдэг. За бас нөгөө хүчрийн мэргээр бас хүн үздэг тийм ажлууд хийдэг. Та бүхэн надтай холбогдох бол Астролан улаач хэмээх Facebook хаягаар холбогдож болно. За зав гарвал ажлын өдрүүдээр уншилтаа хийн, зав гарахгүй бол амралтын өдрүүдээр уншилтаа хийнэ. Уншилт нь бол тодорхой хэмжээнд төлбөртэй, ягаад гэхээр хор ертөнц маань өгөө аваатай байдаг учраас. Би бол өөрийгөө харьцангуй боломжийн хямдхан уншдаг гэж боддгоо. За нар загасны орд руу ороод гадаа хавар ирээд дулаахан тогтой тухтай гоё болсон байна. За энэ хүү 3 дугаар сард маань болохоор сугар гариг ухрах хөдөлгөөн хийнэ. За сугар гаригийн ухрах хөдөлгөөн нь хоньны ордон дээр ухарна. За сугар гариг ухрах хөдөлгөөн хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хуучин харилцаа, мөнгө, үнэт зүйлс, хуучин харилцаа холбоо гэх мэт зүйлсүүдээр дэлхийн нийтээр эргэцүүлэн бодох тийм цаг үе ирж байна. За мөн дээрэс нь хоньны ордон дээр буд гариг ухарна. За хоньны ордны буд гарын ухралт нь энэхүү оны 2025 оны анхны буд гарын ухралт. За гариг ухралтууд нь болохоор бидний амьдралд дуусгаагүй ажлаа дуусгах, хуучин харилцаа холбоог эргүүлэн авчрах, бүрэн дуусгах тэр боломжуудыг өгч идэг. За тухайн үедээ асуудал үүсэж байгаа юм шиг боловч дараа нь харахад том зургаар харвал тухайн асуудлыг давж гарах нь зүйсний хэрэг байдаг. Тэгэхээр таны natal chart-ны хоньны ордны хэсэг дээр 2 гариг ухрах нь байна. Асуудал авчирч болзошгүй гэж тооцож болно. За астролог маань 1 номерт хоньны ордоор эхэлдэг. Тэгэхээр астрологийн 1-р номерын орд нь хоньны орд. Ирч хүчтэй baby хоньны ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За энэхүү 3 дугаар сарын хугацаанд сугар гариг хоньны ордон дээр ухрах хөдөлгөөнөө хийн. Тэгэхээр та гадаа төрх болон хувцаслалтан дээр нэлээд анхаарч бусдад хэрхэн харагдах тал дээр илүү төвлөрсөн тийм энерги үзүүлэх болов уу гэж харж байна. За гэхдээ сугар гариг ухарч байгаа үед гоо сайхны хаалганд орох тохиромжгүй гэж үздэг. За 3 дугаар сарын 15-ны өдрөөс хоньны ордон дээр буд гариг бас ухрах хөдөлгөөн хийх гэж байна. Тэгэхээр 3 сарын 15-ны өдрөөс 3 сарыг дуустал та бүхэн маань бусдыг заллах, хуурам эхлэх, худлаа ярих, бусдтай үл ойлголцох магадaltaй тийм цаг үе бас ирж байна. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр бусдад та өөрийгөө үнэн зөвөр ойлгуулах шаардлагатай тийм цаг үе ирж байна. За өнгөрсөн 2 сарын 28-ны өдөр загасны ордон дээр шинэ сар гарсан. Тэр 2 сарын 28-наас хойш 14 хоногийн хугацаанд та илүү нойрмог, зүн бэлэг сайтай, за зүүдний зүн сан ихтэй, илүү уртаа амралт өгөх шаардлагатай. За магадгүй бие бэлтрийн хувьд амраах шаардлагатай. Сэтгэц мэдрэл далд ухамсараа мөн адил ангаах, эдгэх шаардлагатай, амраах шаардлагатай. За бас бясалгал хийж болж гэн, аялалд явж болж гэн. Илүү ганцаараа байвал тохиромжтой тийм цаг үе байна. За 3 дугаар сарын 14-ний өдөр бүтэн сар охины ордон дээр гарна. За энэхүү бүтэн сар нь санчир гарагтай холбоос үүсгэж байгаа, оппозишн үүсгэж байгаа учраас нэлээд амаргүй бүтэн сар гарах болов уу гэж бодож байна. Таны хувьд болохоор энэхүү бүтэн сар нь эрүүл мэнд, ажил төрөл, за мөн дээрээс нь тэжээвэр амтан гэх мэт хэсгүүд дээр нэлээд хариуцлага авчрах болов уу гэж харагдаж байна. За бүтэн сарын энерги нь мөн адил 14-өөс 15 хоногийн хугацаанд үргэлжилнэ. За дараачийн орд маань астрологийн 2 дахь орд буюу үхрийн орд. Дөлгөөн тайван үхрийн ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За энэхүү 3 дугаар сард маань сугар гариг ухрах хөдөлгөөний хоньны ордон дээр хийх юм байгаа. Тэгэхээр таны хувьд хоньны орд нь 12 дугаар хаус буюу далд ухамсар, зүүд нойр, зүүн бэлгийн хэсэг дээр явж байна. Тэгэхээр таны хувьд өмнөх саруудыг бодвол харьцангуй илүү амрах шаардлагатай. Өөрийнхөө далд ухамсар, эрүүл мэндэд цаг зав зарцуулах шаардлагатай. За эмнэлэг, сувлэл твтэх боломжтой ч юм уу тийм цаг үе ирж байна. За мөн дээрээс нь энэхүү 3 дугаар сард маань буд гариг хоньны ордон дээр ухрах хөдөлгөөн хийн. Тухайн энерги нь таны хувьд мөн л адил эрүүл мэнд, далд ухамсар, за бас айдас төгшүүрийн хэсэг дээр явж байна. Тэгэхээр 3 дугаар сарын 15-наас хойш буд гаригийн ухралт нь таныг хууч өвчнийг сэтрэх, хуучин травма сэтрэх,
Дархлаа, эрүүл мэнд болон далд ухамсараа илүү тайван байлгах шаардлагатай тул болов уу гэж харж байна. За өнгөрсөн 2 сарын 28-ны өдөр загасны ордон дээр шин сар гарсан байгаа. Тэгэхээр дунджаар 14 хоногийн хугацаанд таны хувьд найз нөхөд хамт олонтойгоо илүү цаг завыг зарцуулах шаардлагатай. За мөн техник технологитой илүү харьцаж амжилах шаардлагатай. Тийм 14 хоногийн цаг үеийг авчирж байна. За 3 сарын 14-ний өдөр охины ордон дээр бүтэн сар гарна. Тухайн бүтэн сар нь таны өөр хүүхэд, хобби, романс, хайр дурлалын хэсэг дээр нэлээд хатуу энерги авчрах боломжтой. Яг тэр бүтэн сар нь санжаар гарагтай эсрэгцэл хийж байгаа. За тэгэхээр та бүхэн энэхүү 3 сард аливаа нэг үүссэн асуудлыг илүү тайван хүлээж авах шаардлагатай. Сэтгэл зүй болон далд ухамсараа илүү тайван байлгах шаардлагатай тийм цаг үе байна гэж харж байна. За тэгээд дараа сарын имжлэгээрээ дахин уулзцгаая. За дараачийн орд маань астрологийн 3 дахь орд буюу сэргэлэн цоглог эхрийн орд. Эхрийн ордны мандалд нар сартай хүмүүс маань хараарай. За энэхүү 3 дугаар сард маань сугар гариг хоньны ордон дээр ухрах хөдөлгөөн хийж байгаа. За хоньны ордон таны хувьд найз нөхөд хамт олон техник технологи танил талын хүрээнд ухрах хөдөлгөөнийг хийж байна. За тэгэхээр энэхүү 3 дугаар сар нь таны хувьд найз нөхөд хамт олноо надтай хэр тохиромжтой вэ? Надад хэр ээлтэй вэ гэдэг тал дээр илүү дахин үнэлэмж хийх шаардлагатай тийм цаг үе. Тэгэхээр найз нөхдийн жинхэнэ зан чанар нь танигдах, хамт олонны дунд хэн надтай таарамжтай, хэн надтай таарамжгүй гэдгийг илүү сайн ойлгох тийм цаг үеийг авчирч байна. За мөн дээрэс нь бууд гараг энэхүү 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш урах хөдөлгөөнийх нь мөн л адил таны найз нөхөд хамт олонны хэсэг дээр ухарнаа. Бас одоо техник технологи хэсэг дээр ухарна. Тийм учраас таны техник технологи компьютер утас гацах хамт олон найз нөхдийн дунд хуурамч ховж ив гарах бас магадaltaй. Найз нөхөдтэйгөө бас үйл ойлголцох, таарамжгүй харилцаатай байх бас боломжтой тийм цаг үе ирж байна. За өнгөрсөн 2 сарын 28-ны өдөр загасны ордон дээр шин сар гарсан. Тэр шин сарны дунджаар 14 хоногийн хугацаанд энерги нь үргэлжилдэг гэж үздэг. Тэгэхээр энэхүү 3 дугаар сарын эхний 2-7 хоногийн хугацаанд та илүү ажил, карьер, амбиц, зорилгын төлөө илүү хичээсэн тийм үнэн чонгуудыг өнгөрөх боломжтой. За тэг 3 сарын 14-ний өдөр бүтэн сар охины ордон дээр гарнаа. За тухайн бүтэн сар нь санчир гарагтай оппозишн буюу эсрэгцэл үүсгэж байгаа учраас таны сэтгэл санааны хувьд нэлээд докторгүй. Сэтгэл бугалсан нэлээд хүнд цаг үе ирэх боломжтой. За мөн дээрэс нь гэр бүлийн асуудал үүсэх боломжтой учраас сэтгэл санаагаа маш тайван байлгах шаардлагатай тийм цаг үеийг авчирч байна. За тэгэхээр та бүхэн маань сэтгэл санаагаа тайван байлгаарай. Дараа сарын бичлэгээрээ дахиж уулзцгаая. За астрологийн 4 дахь орд буюу мэлхийн орд. Ялдам зөөлөн мэлхийн ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. За энэхүү 3 дугаар сард маань сугар гарыг ухрах хөдөлгөөнөө хоньны ордон дээр хийнэ. За хоньны ордонд таны хувьд ажил төрөл, карьер, амбиц, нэр хүнд за зорилгын хэсэг юм аа. Тэгэхээр тухайн хэсгүүд дээр одоо шинэ эргэцүүлэл хийх шаардлагатай. Миний зорилго юу вэ? Миний ажил дээрээ гаргаж байгаа нэр хүнд ямар хөө вэ, тийм ээ? Дахин нэг бодож эргэцүүлэх шаардлагатай тулж байна. За мөн дээрэс нь бууд гарыг ухрах хөдөлгөөнөө хоньны ордон дээр хийх гэж байна. Тэгэхээр бодын ухралт нь таны хувьд хуурамч цуу яриа гарах магадaltaй. За ялангуяа ажлын талбар дээр цуу яриа гарах боломжтой. Тэгээд дарга захирал босстойгоо бас үйл ойлголцох, муудалцах магадaltaй тийм цаг үе байна. За мөн дээрэс нь зорж төлөвлөж исэн ажлууд санаагаар болохгүй байх бас боломжтой. За дараагийн байрлалуудыг харах юм бол өнгөрсөн 2 сарын 28-ны өдөр шин сар загасны ордон дээр гарсан. За тэгэхээр таны хувьд загасны орд гэдэг нь аялал, зугаалга, холын аялал, за их сургууль, шашин шүтлэг, философи, за дээд боловсрал гэх мэт хэсгүүд дээр гарсан. Тэгэхээр та энэхүү 3 дугаар сарын эхний 2-7 хоногийг нэлээд тийм өөдрөг, эрх чөлөөтэй, за бас азтай байх боломжтой тийм цаг үеийг угтаж байна. За харин 3 сарын 14-ний өдөр бүтэн сар охины ордон дээр гарнаа. Энэхүү бүтэн сар нь нэлээд амаргүй бүтэн сар гарах чинь ягаад тэгэхээр санжир гарагтай эсрэгцэл оппозишн үүсгэж байна. Тэгэхээр таны хувьд энэхүү бүтэн сар нь машин тэрэг, ахын дүү, харилцаа холбоо. За мөн дээрс нь хуршүүттэйгээ харилцаа холбоон дээр чинь жоохон хатуу асуудлуудыг авчрах боломжтой. Тийм учраас энэхүү талууд дээр илүү нухацтай байж хэрчэх шаардлагатай байна гэж харж байна. За бүтэн сар нь 2-7 хоногийн хугацаанд бас үргэлжилнэ.
За астрологийн 5 дахь орд буюу Арслангийн орд өөртөө ихтэй Арслангийн ордны мандалт нар сарны хүмүүс маань анхаараарай. За энэ хүү 3 дугаар сард маань сугар гараг хоньны ордон дээр хурах хөдөлгөөн хийнэ. За тэгэхээр таны хувьд хоньны орд гэдэг нь гадаад ор, их сургууль, амьдралыг өөдрөгөөр харах үзэл, философи гэх мэт хэсгүүдийг удирддаг. Тийм холбоо хамааралтай энерги дээр тань сугар гараг ухрах гэж байна. Тэгэхээр энэхүү 3 дугаар сарда та өөрийн ихтгэл үнэмшилтэй үн цэнэ дахин тодорхойлох шаардлагатай тийм цаг үе ирж байна. За дараагийн байрлал нь мөн адил хоньны ордон дээр буд гараг ухрах гэж байгаа. За энэхүү будын ухралт нь 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хоньны ордон дээр ухрах юм байнамаа. За тиймээс их сургуулийн багш профессоруудтайгаа үл ойлголцох. За гадаад явж байгаа хүнд за онгоцны будал дээр асуудал үүсэх. За ямар нэгэн шашин шүтдэг хүн байх юм бол шашны тэргүүтэн одоо санваартан лам багш нартайгаа бас үл ойлголцох магадaltaй. Өөрийн итгэл сүсэг бишрлийн хүрээнд маргалдаан зөрчилдөөн гарах боломжтой магадaltaй гэж харж байна. За өнгөрсөн 2 дугаар сарын 28-ны өдөр загасны ордон дээр шинэ сар гарсан. За таны хувьд загасны орд гэдэг нь маань бэлгийн харилцаа, дур хүсэл, хэн нэгэнтэй дотн байдалд орох, далд ертөнц, за бас такс бусдаас зээл авах гэх мэт хэсгүүд дээр илүү нууцлаг амьдралын хэсгүүдтэй чинь шинэ сар гарсан. Тэгэхээр энэ 3 дугаар сарын эхний 2-7 хоног нь нэлийн нууцлаг, дотгошоогоо хандсан тийм хоногуудыг өдөх болов уу гэж харж байна. За 3 дугаар сарын 14-ний өдөр бүтэн сар охины ордон дээр гарнаа. Тухайн бүтэн сар нь санчир гарагтай эсрэгцэл үүсгэж байгаа учраас нэлээд хүнд байх боломжтой. За тухайн нэрэг нь таны хувьд мөнгө, эд хөрөнгөний хувь магадгүй асуудалд авах магадaltaй гэж харж байна. За дараагийн орд маань астрологийн 6 дахь орд буюу охины орд. Үнэн ч хичээнгүй охины ордны мандалт нар сартай хүмүүс манай хараарай. За охины ордны ерөнхий шинж гэх юм бол зүгээр суух дурггүй нэлээд ажилсан хүмүүс байдаг тийм ээ. За энэхүү 3 дугаар сард маань сугар гараг хоньны ордон дээр хурах хөдөлгөөн хийнэ. За хоньны ордон дээр сугар гараг ухрах хөдөлгөөн таны хувьд бэлгийн амьдрал, дундын өмч хөрөнгө, татвар такс, за дип далд ертөнц, мөн дундын өмч хөрөнгө гэсэн хэсгүүд дээр чинь сугар гараг ухрах чинь. Тиймээс та тэрхүү хэсгүүд дээр миний үнц нь яг юу юм бэ? Би юуг чухалчилж амьдрах ёстой бэ гэдгээ ойлгох ёстой. Дахин нэг эргцүүлэн бодох ёстой тийм цаг үе ирж байна. За мөн хоньны ордон дээр буд гараг ухрах юм байнамаа. 3 сарын 15-наас хойш тухайн ухралт нь таны хувьд бэлгийн амьдрал, за хүнтэй дотн байх, өршөр гэх мэт хэсгүүд дээр чинь ямарваа нэгэн үйл ойлголцол асуудал бас дагуулах магадaltaй боломжтой. За бас бэлгийн амьдрал дээр гариг ухарж яах гэдэг нь ямарваа нэгэн бэлгийн замын халдвар төвчин авах эрсдэлтэй учраас заавал бэлгэвч хэрэглэх хэрэгтэй. За мөн дээрэс нь бас хүнд хууртагдах мэдрэмж авах эрсдэлтэй тийм энерги ирж байгаа юм байна. За гэхдээ та бүхэн маань хүн дээр битгий тусгаж аваарай гэж хүсье. За өнгөрсөн 2 сарын 28-ны өдөр загасны ордон дээр шинэ сар гарсан. Тэгэхээр энэхүү 3 сарын эхний 2-7 хоногийн хугацаанд та хэн нэгэнтэй заавал хамт байх ёстой, хүнтэй танилцах ёстой. За нэгээс нэг харилцаа, бизнесийн харилцаа нэлээд тийм тааламжтай, доктортой тийм байх боломжтой гэж харж байна. За харин 3 сарын 14-ний өдөр бүтэн сар охины ордон дээр гарнаа. Яг таны ордон дээр гарна гэсэн үг. Тухайн бүтэн сар нь санчир гарагтай эсрэгцэж байгаа учраас танд нэлээд тийм төвөг утсан байх магадaltaй. За тэгэхээр 3 сарын сүүлийн 2-7 хоног таны хувьд нэлээд тийм хариуцлагатай 7 хоног өнгөрөх магадaltaй байна гэж харж байна. За дараагийн орд маань астрологийн 7 дахь орд буюу жинлүүрийн орд. За ихэмсэг царайлаг жинлүүрийн ордны нар сар мандалттай хүмүүс маань анхаараарай. За жинлүүрийн ордны маань нэгэн эсрэг нэг харилцаан дээр буюу хоньны ордон дээр эсрэг талд нь байдаг орд тийм ээ. Сугар гараг маань ухрах хөдөлгөөнийг хийх гэж байна. За тэгэхээр нэгэн эсрэг нэг харилцаа, бусад хүн одоо бусадтай харилцах харилцаан дээр чинь одоо шинэ эволюц хийх шаардлагатай. За надад ямар хүмүүс тохирох юм бэ? Би ямар хүмүүстэй харилцаатай байвал зохих юм бэ гэдгээ эргцүүлэн бодох шаардлагатай тийм цаг үе байна. За энэхүү 3 дугаар сард маань мөн бууд гараг ухрах хөдөлгөөнөө таны нэгэн харилцаан дээр буюу хоньны ордон дээр хийнэ. Тэгэхээр таны нэгэн харилцаан дээр 2 гараг ухрах гэж байна. За бууд гарагийн ухралт маань 3 сарын 15-наас хойш хөдөлгөөн нь эхлэх
тийм төлөвлөгөөтэй байгаа. За тэгэхээр будын ухралт маань үйл ойлголцол асуудал авчрах гадах магадaltaй. Тэгэхээр таны бизнесийн харилцаа, нэгэсрийн харилцаа, за бүр дотны найз ч байт юм уу, хэн нэгэнтэй та үйл ойлголцол үүсэх магадaltaй гэж харж байна. За өнгөрсөн 2 дугаар сарын 28-ны өдөр загасны ордон дээр шинэ сар гарсан. Таны хувьд загасны ордны шинэ сар нь ажил, төрөл, өдөр тутмын амьдрал, үүрэг хариуцлага даалгавар, за тэжээвэр амьтан, фитнес, эрүүл мэнд гэх мэт хэсгүүдээр шинэ сар гарсан учраас 3 дугаар сарын эхний 2-7 хоногийн хугацаанд та илүү эрүүл мэндэд анхаарсан. За өдөр тутмын ажил амьдралтаа илүү анхаарсан цаг завыг зарцуулсан байх магадaltaй гэж харж байна. За 3 сарын 14-ний өдөр бүтэн сар охины ордон дээр гарснаар таны нойр хоол, далд ухамсарт нэлээд тийм дарамт ирсэн байх боломжтой. Тийм 2-7 хоногийг 3 сарын сүүлээр үднэ. За дараачийн орд маань астрологийн 8 дахь орд буюу хилэнцэн орд. Нууцлаг, дачаангуй хилэнцэн ордны мандалтнаар цартай хүмүүс маань анхаараарай. За энэ хүү 3 дугаар сард маань сугар гарын ухрах хөдөлгөөнөө хоньны ордон дээр хийх гэж байна. Тэр энерги нь таны хувьд эрүүл мэнд, фитнес, өдөр тутмын амьдрал, ажил амьдрал гэх мэт хэсгүүд дээр чинь эргцүүлэн бодох шаардлагыг авчирж байна. Жишээлбэл надад ямар ажил зохимжтой юм бэ? За би эрүүл мэнд дээр яаж анхааруул тохиромжтой юм бэ гэх мэт хэсгүүд дээр бас эргцүүлэн бодоход болно. За мөн хоньны ордон дээр бууд гариг ухрах хөдөлгөөнөө хийн. Тэгэхээр хоньны ордон дээр 2 гариг ухрах хөдөлгөөнийг хийх гэж байна. Будын ухралт нь таны хувьд эрүүл мэнд, ажил, төрөл, за бас бусдад туслах сервисийн ажлууд дээр чинь ямарваа нэг үйл ойлголцол асуудлыг авчрах боломжтой. За бас одоо хамтран ажиллах хэсэд буюу cowork тойгоо үйл ойлголцол асуудал маргаан үүсэх бас магадaltaй гэж харагдаж байна. За өнгөрсөн 2 сарын 28-ны өдөр загасны ордон дээр шинэ сар гарсан. Тэгэхээр шинэ сар маань дунджаар 14 хоногийн хугацаанд буюу 2-7 хоногийн хугацаанд энерги нь үргэлжилдэг гэж үздэг. За таны хувьд тухайн шинэ сар нь үр хүүхэд, бүтээлч байдал, хобби, амьдралаас кайф таашаал авах хэсэг, ар жаргалын хэсэг дээр гарсан учраас энэ хүн 3 дугаар сарын эхний 2-7 хоног одоо илүү хоббидоо цаг зарцуулсан, жаргалтай байх тал дээр романс, хайр дурлал дээр илүү цаг зарцуулсан байх магадaltaй тэм энерги ирж байгаа юм байна. За 3 сарын 14-ний өдөр охины ордон дээр бүтэн сар гарна. За тухайн бүтэн сар нь санчир гарагтай эсрэгцэл үүсгэж байгаа учраас нэлээд амаргүй бүтэн сар гарах магадaltaй. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд танил тал, найз нөхөд олонний дунд хэрэгжих боломжтой байгаа учраас за олон хүн дунд байхад илүү дарамтшалттай байх мэдрэмж авах магадaltaй гэж харж байна. За дараачийн орд маань астрологийн 9 дахь орд эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон Нумын ордны мандалтнаар сартай хүмүүс маань анхаараарай. За хоньны ордон дээр сугар гариг маань ухрах хөдөлгөөнөө энэ хүү 3 дугаар сард хийх юм байнамаа. Тэгэхээр хоньны ордон таны хувьд астрологийн 5 дугаар хаус буюу хайр дурлал, романс, за тэгээд нөгөө хайр дурлалын хөнгөн харилцаа тийм ээ болцоонд явах тиймэрхүү энергиудыг удирддаг хаусан дээр сугар гариг ухрах гэж байна. Тэгэхээр та бүхэн хайр дурлал дээр надад ямар хүн тохирох юм бэ? Би ямар хүнтэй илүү ад жаргалтай байх юм бэ гэдэг талууд дээрээ бас эргцүүлэлт хийх, бодох, тунгаах шаардлагатай. За мөн дээрэс нь хоньны ордон дээр бууд гариг ухрах хөдөлгөөнийг хийнэ. Тэгэхээр хоньны ордон дээр 2 гариг ухрах хөдөлгөөн хийх гэж байна. Тэгэхээр таны хувьд хайр дурлал дээр мөн ялгаагүй асуудал үүсэх, за үйл ойлголцох, за таны найз залуу, найз бүсгүй тантай муудалцах, маргалдах, үйл ойлголцох тийм магадлал бас үүсэж байна. За хоньны ордон дээр будын ухралт нь 3 сарын 15-наас хэрэгжиж эхлэх төлөвлөгөөтэй байна. За гэхдээ shadow period гэх тэрнээс өмнө бас энерги нь ирдсэн байх боломжтой. За өнгөрсөн 2 сарын 28-ны өдөр загасны ордон дээр шинэ сар гарсан байна. За тэгэхээр тухайн энерги нь таны хувьд илүү гэр бүлсэг, гэр оронсог тийм ээ гэртэй байх дуртай. За илүү зүйдлэх, амрах, унтах дуртай тийм энерги авчирч болно. За энэ 2-7 хоногийн хугацаанд үргэлжилнэ гэхээр 3 сарын эхний 2-7 хоног та илүү гэр амтай байх боломжтой. За 3 сарын 14-ний өдөр охины ордон дээр нэлээд амаргүй бүтэн сар гарах гэж байна. Тэгэхээр таны тухайн энерги нь дарга, захирал, босс гэх мэтчлэн хүмүүстэйгээ илүү одоо дарамт мэдрэх боломжтой. За амьдралын зорилго гэдэг зүйлээс дарамт авах боломжтой магадaltaй гэж харж байна. Тэгэхээр сэтгэл зүгээ маш тайван байлгаараа, юмд тууштай, доктортой байгаараа гэж хүсэж байна.
За номын ордныхан маань маш азтай хүмүүс байдаг шүү дээ. За дараагийн орд маань астрологийн 10 дахь орд буюу матрын орд. Хариуцлагатай матрын ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За матрын ордны гадаад төрхний нэг шинж байдгийн тэр нь болохоор илүү хөрслөг бор арьстай эсвэл бас хоёр нүдэн жоохон зайтай байдаг ч юм уу тиймэрхүү талууд бас харагддаг. За тэгээд гол ярианд оръё. Энэхүү 3 дугаар сард маань хоньны ордон дээр сугар гараг ухрах хөдөлгөөнөө хийнэ. За тэгэхээр хоньны ордон таны хувьд гэр орон, гэр бүл, за сэтгэл санааны амар амгалан байдлын хэсэг дээр чинь сугар гараг ухрах гэж байгаа учраас гэр орон, гэр бүлийн харилцаагаа илүү эргэцүүлэн тунгаан бодох. За би гэрийнхэнтэйгээ ямар харилцаатай байдаг вэ? За миний амьдарч байгаа гэр орон одоо яавал илүү тохиромжтой вэ? Би ямар тавилга гэртээ авч тавил илүү тохиромжтой вэ гэх мэтчлэн. За бас сэтгэл санааны байдал дээр одоо зүрхэн хэсэг дээр илүү төвлөрч өөрийгөө амар амгалан байдалтай байлгах шаардлагатай тийм цаг үе ирж байна. За мөн хоньны ордон дээр бууд гараг ухрах хөдөлгөөнөө 3 сарын 15-наас хойш хийх гэж байна. Тэгэхээр та гэрийнхэнтэйгээ үл ойлголцох, муудалцах, за эсвэл гэрт байдаг ямар нэгэн тавилга, эд хэрэгсэл бас эвдрэх тийм магадлал болцоотой гэж харагдчихэв. За тэгээ өнгөрсөн 2 сарын 28-ны өдөр загасны ордон дээр шин сар гарсан байна. За тэгэхээр загасны ордон таны хувьд харилцаа холбоо, за хамаатан садан, төрсөн ахын дүү, за бас машин тэрэг, ойрын аялал гэх мэт хэсгүүд дээр чинь нэлээд эвтэй сайхан энергийг энэхүү 3 дугаар сарын эхний 2 хоногт авчирж байна. За тэгээд 3 сарын 14-ний өдөр охины ордон дээр бүтэн сар гарах гэж байна. За тухайн бүтэн сар нь таны хувьд философи, шашин шүтлэг, итгэл үнэмшил, за их сургууль, гадаад орон, холын аялал гэх мэт хэсгүүд дээр чинь дарамт шахалт одоо хойшлуулах шаардлагатай тийм ажлуудыг авчрах боломжтой. За бүглөөс болж магадгүй гэж харагдчихэв. За дараагийн орд маань астрологийн 11 дахь орд буюу хумхаа орд. За хумхаа ордыг бас өөрөөр бомбын орд гэж нэрлэдэг. Өвөрмөц содон хумхаа ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За энэхүү сард маань хоньны ордон дээр сугар гараг ухрах хөдөлгөөнөө хийнэ. Тэгэхээр тухайн ухрах хөдөлгөөн таны хувьд машин тэрэг, за төрсөн ахын дүү, ойрын аялал, юм сурах, мэдэж авах, тарих толгой тийм ээ, сэтгэн бодох чадвар дээр чинь сугар гараг ухрах хөдөлгөөнөө хийх гэж байна. Тэгэхээр би юу сурвал зохистой вэ? Ахын дүүстэйгээ ямар харилцаатай байвал зохистой вэ? За бас хаашаа аялал надад тохиромжтой юм бэ гэх мэтчлэн талууд дээр эргэцүүлэн бодох шаардлагатай. Үнэлэмжээ өөрчлөх шаардлагатай байна. За бас хоньны ордон дээр бууд гараг ухрах хөдөлгөөнөө хийх гэж байна. Тэгэхээр та ахын дүү төрөл төрөсөдтэйгээ бас үл ойлголцох магадaltaй. Аливаа нэг зүйлийг буруу тогтоох, цэжлэх, өөрийгөө буруу илэрхийлэх бас магадлал болцоотой харагдчихна. За өнгөрсөн 2 сарын 28-ны өдөр загасны ордон дээр шин сар гарсан байна. За тэгэхээр загасны ордон таны хувьд мөнгө, хөрөнгө, эд хөрөнгө, за орлого, хоол хүнс, хувцас хунар, за хоолойн хүрдэн дээр гарсан байна. Тэгэхээр энэхүү 3 дугаар сарын эхний 2 7 хугацаанд та илүү орлого, мөнгөний үүсвэр дээр анхаарсан. За илүү материалист байх төлөвтэй тийм 2-7 хугацааг өнгөрөөх юм байна. За тэгээд шинэ сарын дараа бүтэн сар байдаг тийм ээ. 3 дугаар сарын 14-ний өдөр бүтэн сар охины ордон дээр гарна. Тэгэхээр таны амьдралын нууцлаг хэсэг, за бусдын өмч хөрөнгө, бэлгийн амьдрал, такс, үр зээл гэх мэт хэсгүүд дээр охины ордны одоо нэлээд амаргүй бүтэн сар гарах төлөвлөгөөтэй байгаа учраас одоо эртнээс бэлдэж хичээнгүй байвал болно. За бүтэн сар мөн адил 2-7 хугацаанд энерги нь үргэлжлэх боломжтой. За астрологийн сүүлийн орд буюу загасны орд 12 дахь орд гэсэн үг. Өрөвч зөөлөн загасны ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За энэхүү 3 дугаар сард маань хоньны ордон дээр сугар гараг ухрах хөдөлгөөнөө хийнэ. За тухайн сугар гарагийн ухрах хөдөлгөөн таны хувьд мөнгө төрөг, орлого, орлогын их үүсвэр, хувцас хунар, материалист байдал дээр чинь сугар гараг ухрахч байгаа учраас та энэхүү 3 дугаар сарда за надад ямар хувцас хунар тохирох юм бэ? Би ямар хуу зүйлсийг идэж ууж зохистой юм бэ? За миний мөнгөний их үүсвэр, мөнгөний тал дээр би одоо хэр азтай юм бэ? Би яах ёстой юм бэ гэдэг тал дээр нэлээд эргцүүлэмж хийх шаардлагатай. За мөн дээрэс нь бууд гараг ухрах хөдөлгөөнөө таны мөнгөний хэсэг дээр чинь хийх гэж байгаа. За тэгэхээр хоньны ордон дээр 2 гараг ухрах хөдөлгөөний хийх гэж байна. Тэгэхээр та мөнгөний их үүсвэр, орлогын их үүсвэр дээр нэлээд анхаарах.
мөнгөө зөв зохистой үрэх, зохицуулах шаардлагатай, санхүүгийн менежментээ нэлээд сайн хийх шаардлагатай тийм сарыг өгтөж байна. За тийм учраас гинтийн байдлаар мөнгө гарч орох магадлалтай гэж харж байна. За өнгөрсөн 2 сарын 28-ны өдөр загасны ордон дээр шин сар гарсан. Таны ордон дээр гарсан гэсэн үг. Тэгэхээр та энэ хүн 3 дугаар сарын эхний 2-7 хоногийн хугацаанд нэлээд тийм өөрийнхөөрөө байх боломжтой. За бусдад тусламар санагдах ч байдаг юм уу тийм ээ. За загасны ордны нартай хүмүүсийн маань төрсөн өдөр болж байгаа юм байна. Төрсөн өдөр тохиож байгаа загасны ордны нартай хүмүүстэй мэд хүргье. За 3 сарын 14-ний өдөр бүтэн сар гарна. Тухайн бүтэн сар нь охины ордон дээр буюу таны нэг эсрэг харилцаан дээр гарах юм байна. За энэхүү бүтэн сар нь санжир гарагтай эсрэгцэл үсгэж байгаа учраас нэлээд тийм амаргүй хатуу бүтэн сар байх боломжтой. Яг гэвэл энэхүү бүтэн сар нь охины ордон дээр гарч байгаа тийм ээ, нэлээд амаргүй. За тэгэхээр таны нэг эсрэг харилцаан дээр нэлээд тийм хариуцлага, шаардлага үүсэх боломжтой гэж харж байна. За бас дарамт үүсэх магадaltaй.